За hi cherries. За өнөөдөр би гинт энэ unboxing бичлэг хийхээр боллоо. Дараагийн шинэ альбом ирсэн. Би бараг 23 4 хоног хүлээсэн альбом байгаа. За тэгээд зуны амралт эхэлж гин манайхан хөдөө гадаа явахдаа заавал энэ 6 амтад цагаа аваад яваарэ. Яагаад гэвэл бид нар өөх тостой хоол, хорхог, хуушуур янз бүрийн хоол идээд тэгээ хөдөө гадаа явж хаад бид нар гэрц хямардаг. Яг тэр үед энэ 6 амтад цагийг уучвал ямар гоё идэг гэж. За одоо болохоор 21 цаг 27 минут болж байна. 5 өдрийн 6 сарын 26-ны. Тэгээ бүр инээдтэй болоо би бүр яг инех гээд байна. За юу болсон бэ гэхээр би альбомоо захиалсан шүү дээ. Миний альбом энэ. Ойлгож хийсэн инех хийсэн энэ миний альбом. Энэ одоо альбомлогдсон байгаа байхгүй юу? Би одоо бүр тоглоод байна гэж би бодсон. Ийм альбом гэж байд юм Bite Now гэд альбом би мэдгүй зүгээр л ямар ч байсан альбом байсан хамаагүй гэд нэг судалгаа хийхгүй зүгээр захиалч игээд захиалцсан байхгүй юу? Тэгсэн чинь арай ийм гэж бодоогүй. За ямар ч тач бүгд тэр одоо задлаа да энэ дотор хөөх юм амин байгаа амин хаана нэг гэмээр юм. За окей. За энэ 5 дуутай юм байна. Мяу хамтлагийн. Энэ ингээ харахаар хиний загсан мэдхгүй баз яг 5 гишүүнтэй шүү дээ. Тэгээд нэг random юм байна л да. Хин очих нь мэддэхгүй. Уг нь бол би Ella Gross-ыг захих гэсэн чинь тех боломжгүй. Эн чинь нөгөө random шүү гээд. Тэгээ нүрийн нууч. Тэгээ хин байгаа хэдүүл харцгаа. Энэ бас гоё юм тий. За хин бэ? Ella. Вау, яг миний хүсчихсэн Ella Gross. За бас болж байна бид үл уйлгаа боллоо. Тавьчирчлаа гэдэг байхгүй. За би энийг харчаад би амар томор төсөөлөхдөө яг энэ хинийх шиг болов гэж бодсон байхгүй. Big Bang-ийн топи альбом шиг юм болов гэсэн чи ийм миний бүр нүрний тал байгаа байхгүй. Бас Ella Gross-ийн зураг байна. Вау. Би тэгвэл ёндотой л байгаа юм байна те. Ella Gross дуртай. Би энэ хамтлагаас хамгийн дуртай нь бол Ella Gross, Gavon хоёр ахгүй. Гэхдээ хамгийн дуртай нь Gavon, дараа нь Ella Gross. Миний хоёр ингэж ээлжилдэг. Гэхдээ сүүлийн үед тэр нөгөө та нар анзаарсан бол Meow хамтлагийн дуунууд аягүй тийм чанартай болоод байгаа шүү дээ. Тэр хит нөгөө hit am гэдэг дуу их гоё юм бэл. Тирари гэд тэр бас их гоё юм. In my hands and favorite song. За бусад 3 дууг нь би сонсоогүй байна. Окей. За хэдүүлээ тэгээ задлцгаая. Би ямар ёндоотой байгаа юм бэ те. Үгүй яах вэ бас. Гэхдээ энэ хараа энэ гэхдээ бас арай юу? Арай жишг энэ Black Label-ийн бас арай. Би одоо нэг шинэ хамтлаг уг нь хямдхан байсан юм аа. Тэгэхээр би шинэ хамтлаг ийм хямдхан альбомтой юм бахтаа гэж бодоод тэгвэл загчигээ шууд загцсан байхгүй юу? Гэсэн чи яг үнэ дагаал чанар гэдэг шиг ийм жижиг юм байна. За ээж би хараа таа. Энэ гэхдээ альбом гэсэн ирнэ бас арай гомдмоор уу? Бас арайч тий. За би хараа таа би яг ямрын захиалсан юм бэ? Чөтө. Болоо юм би. Бод. За та нар ингээ наана хүлээж аваа за байж чи намайг хайрладаг шиг. За энэ яг юу эснийг хараатгаа за. Би нөгөө энэний өмнө Big Bang-ийн Taeyang-ийн альбомыг захиалгасан чинь захиаландаа гэсээр хагаад дууссан байсан юм лээ. За би одоо энэ хараатай. За төр хүлээж аваа. Эвэн альбом гарсан юм уу бүр? Гүү юу? Айгу би тэгтээ бас арайж. Тэгэхээр би Ella Gross гарч ирсэнд баярлж байна. Надад Ella Gross юм уу? Гэхдээ угаасаа би захиалахад Ella Gross-ыг захиалъя гэж хэлж ирсэн юм л та. Байхгүй мэнэ манайхаа. 2 дахь альбом гэж юм заяа. Тэнгүүтээ Bite Now гэдэг нэртэй. Тэгээд энэ photobook version гэдэг юм 2 юутай юм байна. Beast and Angel гэдэг. За би чадвар зургийг гаргачих заяа. Тэнгүүтээ энэ Meow version гэдэг нөгөөд нь photobook version тэрийн захиалдаг байж. За одоо яа гэхдээ би тэр энэ миний ч анзаарсангүй. Тэгээд яг 5 гишүүнийх нь random очиж байгаа. Тэнгүүтээ Ella Gross-ийн болохоор яг хажуундаа ийм юу юм бэ? Ella Gross-ийн болохоор purple өнгөтэй юм байна. За дараах нь болохоор Kitty Plush version гэдэг яг нөгөө юу шиг юм Labubu шиг юм. За гомдлын мөр хэдүүлээ задлаа. Энэ гэхдээ миний амьдралын одоо юу вэ? Энд ч одоо миний 14 дахь 15 дахь альбом штэ. Хитцээч ийм жижиг альбом байгаа. Энэ одоо photobook штэ ямар тий. За photobook ч юм байхгүй тий. За задлаа. Энэ догтлоод ах юм алгадуу. Үгүй. Энэ тэг альбом байхгүй мó. Guys, ус энэ CD ч багтахгүй л дээ. Илүү зааж гараа энд нэг юм биш. За юу гарч ирж. Shut
амлаад амбигаас гэдгийг исвэсний дор жижигхэн боёг гэж бичсэн байгаа шүү дээ. Шаарч хамруулдаг шидээр гарахгүй. Боёг гэсэн байгаа заа ёо. Марла. Одоо юу юм бэ? Манай охины тоглоом биш үү? Юу вэ? Тэгтээ хөөхний юм. Яа миний бүр инээ түрээд байгаа. За, вау. За бас яг хурган те. Нөгөө юу гэдүүлээ эрийг бүү бас жижиг юу гэдүүлээ Cross-ын зураг байна. Nice. Энэ нэг стикер юм наадаг. Үнэхээр хөөрхөн байна. Бас хөөрхөн энэ яг нэг хин шиг гэж нэг Jordan шиг. Bite now. Ер нь purple өнгөтэй Ella Cross их юм ээ. За ийм уруула нөөд өнгөөр будсан зураг байна. За хэдүүлээ ядаж энийг ингэж харъя та тий. За би яг мэдсэн юм шиг өнөөдөр бас ягаан өнгөөр хумсаар бодолцсон байгаа. Тэгвэл хумс өчтэй яг муугайсаа. За дараах нь болохоор бас яг энтэй харьцуулъя. Нэг нь болохоор цагаан дээр ягаан, энэ нь болохоор ягаан дотроо цагаан. Биш саарл юм байна. Мяу хоёр дахь EP альбом. EP альбом гэдэг чи одоо юу гэсэн үг лээ? За энэ юм. За ийм хар цамцтай, бодуулгатай зураг байна. Энэ бас яг нэг бодуулгатай адилхан юм байна. За тэнгуүдээ бас ийм хөөрхөн жижиг юм. Нөгөө ямх охин гэж ярьдэн штэ. Нэг юм жижигхэн so mini. За ингэ болчлаа манайхаа. Гой би одоо энэ альбомыг 20 хоног хүлээсэн гэж юу. Окей. Надад бол их сонирхолтой байлаа. Харин баг ийм байсан хөөрх юм шүү. Хизээч мартагдахгүй. Тэгэхээр одоо би энэ альбомыг шүү дээ та нараа харж бай. Би энийг энд байрлуулж. За ингээд өнөөдрийн бичлэгтэй хамтайсан баярлаа. Сонирхолтой байсан байх гэж бодож байна. Надад бол хизээч дахиж мартагдахааргүй их сонирхолтой түүхэн үйл явдал боллоо. Тийм. За тэгээд 6 цагаа угаарай манайхаа. Баяр таа. Oh my god.